Сайн бацхан залуусаа та бүхэнд өнөөдөр хамгийн өргөн хэрэглэгддэг програмчлалын C++, Java, Python гэсэн хэлний талаар товчхон хэлэлцүүлэх болно. За эдгээр гурван хэл нь бичиглэл ажиллагааны хувьд ерөнхийдөө адилхан санагдаж магадгүй. Гэхдээ цаад утгандаа өөрийн гэсэн онцлог давуу талуудтай байдаг. За ингээд C+ хэлний хувьд хамгийн доод түвшний ерөнхий зориултын хэл болох C хэлэн дээр үндэслэж бичигдсэн програмчлалын хэл юм аа. За C+ хэл бол объект хяналт програмчлалын шинжийг агуулсан програмчлалын хэл. За ингээд их кодыг хөрвүүлснээр гол ажил бол эхэлнэ. За ингээд хөрвүүлэгч буюу компайлер нь кодыг наривчлан шинжилж машины код болгон хөрвүүлдэг байгаа. За ингээд хөрвүүлсэн 2-ын тоол дээр хөрвүүлсэн энэ код нь кодыг төв процессор буюу CPU нь одоо ойлгож ажилуулдаг. За ингээд хөрвүүлэгч машины кодыг агуулсан энэ гүйцэтгэх боломжтой файлыг одоо нийтдээ компьютерууд дээр ажилуулах боломжтой байдаг. За энэ одоо хөрвүүлэгч шин чанар нь C+ хэлийг бол гайхалтай гүйцэтгэгч хэл болгож одоо хүргэсэн байдаг. За ингээд C+ хэлийг ашиглаад бид тоглоомын програмчлал, системийн програмчлал, үйлдлийн систем, өгөгдлийн сан гэх бусад програмчлалын хэлнүүдийн хөрвүүлэгчийг бүтээхэд ашигладаг. За C+ хэл бол компайлер хийхэд одоо их цаг хугацаа зарцуулдагч одоо 2-ын тоол руу хөрвүүлсэн кодыг машин дээр ажилуулахад хурдан ажилдгаараа ийм онцлог давуу талтай програмчлалын хэл байгаа. За дараагийн програмчлалын хэл нь бол Python програмчлалын хэл байгаа. За энэ хэл нь их кодыг хөрвүүлэхийн оронд их кодыг хөрвүүлэгч рүү илгээдэг. За энэ кодыг шууд уншиж гүйцэтгэдэг гэсэн үг ээ. За энэ үйл ажиллагаа Python-ыг онцгой уян хатан хэл болгож хүргэсэн байдаг. За ингээд Python хэл бол бичгэлийн хувьд хялбар, ажиллагааны хувьд бол хөнгөн ийм програмчлалыг хэл гэж ярьдаг. За Python хэлийг эрдэмтэд багш сургууль хүмүүжүүлэгчид, веб хөгжүүлэгчид ихээхэн ашиглах сонирхолтой байдаг. За энэ хэлийг ашиглаад скрипт бичих, их хөгжил дүн шинжилгээ хийх, веб хөгжүүлэхэд их тохиромжтой гэж үздэг байгаа. За энэ хэл бол мөр бүрийг одоо гүйцэтгэх бүрдээ одоо орчуулга хийдэг учраас бусад нөгөө хөрвүүлсэн хэлнээс арай удаан ажиллагаатай гэж үздэг. За Python-тай төстэй ажиллагаатай JavaScript, Ruby, Perl гэсэн програмчлалын хэлүүд байна. За дараагийн програмчлалын хэл бол Java програмчлалын хэл. За энэ хэл нь гайхалтай, эрэлхий, өвөрмөц аргачлалыг ашигладаг. За source их кодыг Java нь byte код руу хөрвүүлдэг. За byte кодыг Java virtual machine уншиж гүйцэтгэдэг. За Java virtual machine нь оновчилсан энэ byte кодыг гүйцэтгэхийн өмнө машины код болгон одоо динамикаар хөрвүүлж ажилуулдаг байгаа. За ийм учраас энэ Java код нь орчуулгдсан хэлнүүдээс хамаагүй хурдан ажилладаг гэж ойлгож болно. Java virtual machine нь бол бүх үйлдлийн системд ашиглах боломжтой, үнэгүй нэг бичээд хааж ашиглах боломжтой гэсэн философитой програмчлалын хэл юм аа. Java програмчлалын хэл нь нууц хамгаалалт өндөртэй програмчлалын хэл. За илүү одоо аюулгүй байдлыг шаарддаг тогтвортой, нарийн төвөгтэй програмчлалт Java програмчлалын хэлийг бол сонгож ашигладаг. За технологийн хэрэглэх компаниуд Java-г чухал системүүдийг хөгжүүлэхэд ашигладаг. Тухайлбал Android, Netflix бол дэд бүтцтэй Java-г ашигласан байдаг. За бусад byte код хэлний жишээ гэх юм бол C#, Kotlin гэсэн хэлнүүдийг дурдж болно. За ингээд тухайн агшинд одоо эмхтгэж хөрвүүлдэг энэ технологийн ачаар interpreted byte код хэлний ялгаа бол баг ярьсан. За ингээд орчин үеийн JavaScript хөтөлбөрт гүйцэтгэлийг оновчтой болгохын тулд just in time гэсэн технологиг ашигласан ч JavaScript програмчлалын хэл нь одоо скрипт хэлний ангиллалд бол багцаар байгаа. За ингээд C+ хэлний гүйцэтгэл, Python хэлний уян хатан байдал, Java хэлний энэ хоёулангийн ашигладаг энэ байдал бол
өөр өөр гэсэн онцлогийг бол илэрхийлж байна. За ингээд анхаарлаа тусанд баярлалаа.